Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг дархны төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих, ган үйлдвэрлэлийн цогцлборын төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Дархуул аймгийн засаг дараагааз жаргал дархны төмөрлөгийн үйлдвэр хариуцлагатай хувьцат компани хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Дархуул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт гангийн цогцлборыг байгуулах мянган га газрын асуудал шийдэгдэж байна. Талууд хамтын ажиллагааны хүрээнд аймаг орон нутгаас олгосон газрыг иргэн хуулийн этгээдэд шилжүүлэхгүй байх, зориултын дагуу ашиглах, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажиллагааг өрнүүлнэ. Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том аж ахуйн нэгж байгууллага бол Дархан төмөрлөгийн үйлдвэр 1400 орчим ажилтан албан хаагчтай. Тэгэхээр дархны өөрөө эдийн засгийн үндсэн бүтц нь бол их зөв зохистой явдаг гэж би удаа хэлдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн 47%, үйлчлэгийн 43% хангадаг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн 47%-ийн хувьд хамгийн том байр суурь эзэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага бол өөрөө Дархан төмөрлөгийн үйлдвэр. Тэгэхээр энэ төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа хэвээ явах нь дарханчуудын аж амьдрал, дархны эдийн засгт бас шууд нөлөөтэй. Яагаад тэгэхээр энэ төмөрлөгийн үйлдвэрийн улсад төвлөрүүлж байгаа орлого нь өөрөө орон нутгийн төсвийн өөрийн орлого болдог. Тэгэхээр саний энэ гэрээ байгуулж байгаа нэгдүгээр энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвээ явах нь дарханчуудад энэ төрийн байгууллагууд үйл ажиллагаа хэвээ явуулах нэг нөхцөл болж байгаа. За хоёрдугаарт энд байгаа 1400 ажилтан албан хаагчтай 90 орчим хүн дархны иргэд байна. Тэгэхээр энэ иргэдийн үйл ажиллагаа хэвийн байж цалин хөлсөнд тасралтгүй байх, ямар нэгэн цомгтолд орохгүй үйл ажиллагаа хэвээ болох нь туйлын чухал байна. Тэгэхээр энэ асуудлыг бас энэ гэрээнд тусгаж оруулж байгаа. За гуравт нь бол хамгийн чухал зүйл бол энэ орон нутагт нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагын хувьд нийгмийн хариуцлага өрөөнд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцдог. За нийгмийн тусдаа үйл ажиллагаанд оролцдог байх ийм залтуудыг оруулж өгч байгаа. За эргээгээд орон нутаг өөрөө яах юм бэ гэхээр төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах ялангуяа засгийн газраас зарласан энэ 14 мега төслийн нэг болох гангийн цогцлборыг явуулахад төмөрлөгийн үйлдвэртэйг нэг бодлоготой байж байгаа. Яагаад би энийг яриад байна гэхээр одоо энд гангийн цогцлборыг байгуулах үйлдвэр технологийн парк байгуулна гэж нэг хэсэг яриад тэгээд дархан маань өөрөө урд нь болохоор төмөрлөгийн үйлдвэртэй газраа олгоод гангийн цогцлбор байгуулна гэдэг нэг бодлого барьцсан. Ингээд бодлогууд нь уялдахгүй юм том асуудлууд явагдаад байна. Тэгэхээр энийг засгийн газрын төвшөнд нэг байр суурьтай болгоё гэдэг дээр төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагатай бид нар тохироод төмөрлөгийн үйлдвэрөө түшгэлж гангийн цогцлбор барьна гэхээс биш тусдаа аж ахуйн нэгж байгууллага байгуулж гангийн цогцлбор байгуулах нь өөрөө энэ зохисгоомаа гэдэг энэ зарчмын байр суурин дээр бид нар бат зогсож байна. Тийм учраас төмөрлөгийн үйлдвэрт олох газар одоо олгоцсон газар цааш нэмж шаардлагатай олох газрыг бол бид нар олохоор хүрэл гангийн цогцлборын зориулалтаар зөвхөн төмөрлөгийн үйлдвэрт ашиглуулъя гэж байгаа. Тэгэхээр энийг эсрэг гэрээнд тусгаж өгж байгаа давуу талтай. За тэгээ нөгөө талаараа бол төмөрлөгийн үйлдвэр маань тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах, за ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх одоо ганц цогцлбор гэсэн одоо нэг орон сууцны хороолол байгаа. Тэр энэ орон сууцны хорооллын газрыг өргөжлүүлж бид нар энэ байгууллагад ашиглуулах. Тэгснээр энэ ажилчид нь одоо хямдварт орон сууцаар энэ 1400 айлын одоо асуудал шийдэгдэх энэ ус зарчмын зүйлүүд яригдж байгаа. Тэгээ өөр олон зүйлүүдийг бас бид нар ярилцж тохиролцсон зүйлүүд. Би тэгэхээр энэ дархны бол хамгийн том түвш тулах хэвээр байгууллага нь бол өөрөө дархан төмөрлөгийн үйлдвэр. Тэгэхээр энэ байгууллагын залуу удирдлагуудын хийж байгаа менежментийн үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг бол бид нар орон нутаг 100% бүрэн дэмжиж хамтарч ажиллах болно гэдгийг илэрхийлье. Дархны төмөрлөгийн үйлдвэр хариуцлагатай хувьцат компани нь 1497 ажилтан албан хаагчтай, үүний 88% нь Дархуул аймгийн иргэд, 11% нь Сэлэн аймаг, 1% нь бусад аймгийн ажилчид байна. Тэдгээрийн нийгмийн асуудлын хүрээнд царцаад байсан ажилчдын орон сууцны төслийг эрх намраас эхлүүлэх, мөн цалин хангамжийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Тус компани нь энэ онд 520 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй хэдиж хагас жилийн гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөгийг төлөвлөрүүлж төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. 2025 онд орон нутгийн төсөв Дархуул аймагт 27 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Дархуул аймгийн Хонгор суманд мянган га газар дээр дархны төмөрлөгийн үйлдвэр, ган боловсруулах үйлдвэрийг кластер хэлбэр буюу олон шугамд амжилттайгаар барьж байгуулах эхлэл тавигдж байна. За 2024 онд дархны төмөрлөгийн үйлдвэр 292 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Ажилч 52 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За мөн улс орон нутгийн төсөвт 72 тэрбум төгрөгийг төлөвлөж ажиллалаа. За мөн 2025 онд манай компани 520 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төлөвлөхөөр бизнес төлөвлөгөө батлуулсан бол хагас жилийн гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөгийг төлөвлөрүүлээд байна. За ингэснээр улс орон нутгийн төсөвт энэ жилийн гүйцэтгэлээр 79 тэрбум төгрөгийн төлөвлөрлөхээр ажиллаж байна. За ажилтны нийгмийн асуудлыг хүрээнд манай компанийн зүгээс бол онцгой анхаарч ажиллаж байгаа. За үүний хүрээнд ажилтны зарцаад байсан ажилтны орон сууцны төслийг бол 9-р сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. За мөн ажилтны цалин хангамжийн асуудлыг бол үе шаттайгаар нэмэгдүүлэн өнөөдрийн байдлаар
дундад цалин 4.5 сая төгрөгийн дундад цалинтай ажиллаж байна. Жилд 1 сая тонн ган бэлдэд цөмөл бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах ган үйлдвэрийн цогцлбор төсөл хэрэгжснээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэж баялагын санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэх ба дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангаж экспортод гаргах боломжтой болно. Мөн 1200 ажлын байр шинээр бий болж Монгол улсад гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шин түвшинд хүргэнэ хэмээн үзэж байна.